Хэндээ бол намайг чинь бокс скул хэрэг байлаа л. Тэгээ сүүлдээ одоо бол ингэ тэнгисийн өвөө гэдэг нэг далайчин шиг нэртэй болж байсан. Алах талхаас өөр мэдгүй юу хийж байгаа болоо гэдэг шиг хаач одоо тулаанцааны хүн гэдэг ингэ шүүдэг барьдаг тайлбарладаг гэдэг бид мэдээд байдаг бас урдын байсан юм уу гэж гайхаад ах тийм улсууд гардаг. Энэ залуучууд байж хахад тайлбарлах гэж тавхаад яах вэ? Одоо шүүх гэж үгээд яах вэ? Өндөр настай хүн. Энэ тэнгис кинотеатр дээр 2018 оноос эхлээд суугаад зураад эхэлсэн. Зурдаг энэ юмыг бол би хүүхэд байхасаа зурсан. Ер нь хүн зургийг гэж зорж эхлэегүй. Ер нь одоо бүр багасаа миний одоо хобби юм да. Ер нь бол би чинь бокс спорт. Бокс спортоо би 1982 оноос болсон. Тэгээд шүүгч болсон. За тэгээд дараа нь шүүгээд яваад байсан одоо холимог тулаан ерөөсө зөндөө юм шүүс. Тэгээд одоо нийтдээ би 41 жил шүүхтэй 38 удаа шилдэг шүүгчийн шагнал авсан. Шүүгч хийгээд явахынхаа хажуугаар бас дасгалжуулагч. Одоо нэг 25 жил телевизээр тайлбарлаж 41 жил шүүгч хийж 16 тулааны төрөл шүүгч хийж. Одоо улсууд болохоор зэрэг хэндээ бол намайг чинь бокс скул гэдэг байлаа л. Тэгээ сүүлдээ одоо бол ингэ тэнгисийн өвөө гэдэг нэг далайчин шиг нэртэй болж байсан. Одоо бол би ингээд энийгээр нөхөсөг шав зургаараа нэг 6 удаа үзэсгэлэн гаргасан. Одоо 7 дахь үзэсгэлэнгээ хийгээд бараг дуусч байгаа. Суулгачаад шууд зураад үйлчлээд ахаар улмал дадал барил ороод тэгээд яваад байна. Одоо бол улсууд сонь ярин хүүхдүүд энэ төр бол тэнгисийн өвөө амар гоё зурдаг энэ төр гэж аимшиг киноч үзэн амар өвөө зурж байгаа өвөөч харна энэ ч бас сонь юм болдог л байхгүй. Ийм маягаар ингээд би зураад явж байна. Тэгээд би бол зургийн сургууль бол төгсөөгүй. Одоо миний сурсан хугацаа гэвэл 40 хэдэн жил хүн зурж суралцчихдээ л гэж хэлэх юм байна тийм ээ. Тэгээд ийм маягаар зурж үйлчлээд одоо энэ улсууд бас гоё байдаг. Хүн зураад өгөхөр тухайлбал одоо арт кинотеатр дээр суугаад зурж явах үе зурулж байсан. Бага насндаа зурулж байсан хүмүүс ирээд надаар зурулчаад би тань тэр үе зурулж байсан. Одоо зуруллаа. Сонин байна тантай уулзах сайхан байна гэж ярьдаг. Тэгээд зурсан улсууд хамтаараа зуруулаад найз нөхөд хамаатан садан гэр бүлийн хосууд юу л байдгийг тэл цуг зурулдаг. Зурулсан хүн болгон баярлалаа гэж хэлдэг. Тэгээд зарим хөөрхөн жоохон хүмүүс залгачаад өө би зурулсан одоо дүүгээ аваад очино энэ төр гэдээ яриад өөр тийм сонирхолтой шүү дээ. Үсгэдэг багтаа хүн бол минут 30 секунд 2 минутаас өмнө амжина. Үсгэдэг ихтэй сахалтай энэ төр улсууд бол цаатлан 3 минутын дотор амждаг. Тэгээ хүнд бас тэм дурсан зүйлдэж тэр хүний тухайн төрсөн зурж өгөө тэгээд сайхан болдог. Тэрнийгээрээ би бас баярлж явдаг л да. Энэ бол одоо сайхан байдаг. Одоо ингээд бодоод үзэхээр миний туулсан амьдрал сонирхолтой бас гоё. Нөгөө талаар улсууд их сайхан одоо талархалтай ханддаг. Алах талхаас өөр мэдгүй юу хийж байгаа болоо гэдэг шиг хаач одоо тулаанцааны хүн гэдэг ингээ шүүдэг барьдаг тайлбарладаг гэдэг бид мэдээд байдаг бас урдын байсан юм уу гэдэг гайхаад ах тийм улсууд гардаг. Одоо тэрэндээ их уяг сайхан сэтгэл хангалуун явж идэг. Одоо ч гэсэн би нэг жаб гэдэг бокс тулааны клуб зөвлөх багшаар явдаг. Миний хүү Англид бокс тулааны клубтэй. Одсон чинь их юм хийсэн юм байна. Тэгээд би сүүлийн үед одоо энэ залуучууд байж хахад тайлбарлах гэж тавхаад яах вэ? Одоо шүүх гэж үгээд яах вэ? Өндөр настай хүн. Тэгээд энэ жоохон болох талтай байгаа. Зураг бол миний үндсэн хобби байхгүй. Ер нь бол. За тэгээд сүйдэн саваагүй хүн тэгээд станыг чадахгүй сэглээд баахан божигнуулаа юм оролдож үзээд ингэж явж хагаад тэгээд хүнд ч бас нас гэж байна шүү дээ. Одоо би тухайлбал одоо бас өдөө насан дээр зураг суул сонирхолтой нөгөө талдаа гоё. Тэр одооний энэ олон тулааны төрөл мөрөл багшилж байгаа сургууль төгссөн зөвсөөгөө одоо янз бүрийн олон улсууд их биш. Энэ улсууд донд би заавал оролцох гэж яах вэ? Өөрийнхөө байгаа туршлага юмаа хүн амтнд хилээд өгье, зөвлөд өгье, туслаад өгье. Тэгээд шүүгч юм гээд одоо цагаанлагатай өгөн одоо тэр залуучуудад дахиад одоо юу гэдэг. Энэ миний хэлхүүг бол залуучуудаа өсвөрийнхэндээ хүн болгонд хандаж хэлж байна. Та нэгэрээ оройлоо гэж өгтөө одоо хэдээд ч юм төл тавиад явсан та үрдүн төрийн шүү. Юу ч танд хүлээж аж болно. Би хэлдэг ч хэлэх дуртай.